За санал нэгдэхгүй байгаа нэг зүйл болон заавал өнөөдөр чуулганы энэ дээрээс хэлэх шаардлагатай байгаа зүйл нь энэ байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль бол зөвхөн уул уурхайн төсөлтэй холбоотой хууль биш. Энийг бол заавал тодруулж хэлэх хэрэгтэй байна. Энэ хуулийн заалтан дээрээ өөрөө төсөл гэдгээ тодорхойлохдоо шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж гэд энэ бүгдийг бол оруулж өгдөг ийм том хууль байна. Тэгтэл бол жишээ нь иргэдийн хүсэл дээр байгаль орчинтой холбоотой мэдээллийг авах, ямар нэгэн үнэлгээ хийлгэх, энэ шинээр энэ хуулийн төсөлд орж ирж байгаа 14.1-2, 14.1-4, 18.4 гэдэг энэ иргэдийн хүсэлтийн дагуу хийх альва асуудал нь дандаа газрын хэвлэлийн баялагын ашиглалт гэдэг уул уурхай руу чиглэсэн зохицуултад ороод ирж байгаа. Тэгэхээр энийг бас ингээд том зургаар нь бүгдээрээ харъя. Эгийн гол Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцууд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал, том төмөр урт, төмөр зам, автозам бүгдээрээ л байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай төслүүд. Тэгэхээр энэ дээр иргэдийн саналыг яг яаж авах? Яг энэ шинээр орж ирж байгаа зохицуултууд нь газрын хэвлэлийн баялаг уул уурхай руу чиглэсэн байгаа нь бол учир дутагдaltaй байгаа юм. Тэр эдгээр нь гэхдээ хөндөгдөд орж ирсэн заалт учраас бас бид нар хилцүүлгийн явцад бол сайжруулад явчих болно. Гэхдээ ер нь энэ хуулийн төслөөр бол манай хууль эрх зүйн орчинд дутагдаад байгаа. Ер нь хэрэгжиж байгаа төслийн нөлөөлөлд өртөж байгаа бүс гэж юу хэлхий? Нөлөөлөлд өртөж байгаа иргэн гэж яг хэнийг хэлхий гэдэг тодорхойлт орж ирэх ёстой. Энэ орж ирээгүй. Тэр бид нар хилцүүлэхийн дэмжээд явлаач тодорхойлтыг хаана оруулах? Тэгэхээр энэ дэмжихгүй байгаа асуудлын гол шалтгаан энд байгаамаа.